Малчин эрдэмийн Баатар. Та алдар нэр буудал судлан айлдэн уу. Ой түмэн олон адуун сүргэ дотроо уйлынхан дууланхан ганганхан төрлөө бомон олон өвгөд буурал дээдсүүдийн заяаг бахтанхан мэдрэнхэн хайрланхан төрлөө нарт ертөнд дэвдэ надаж нэгэн суухна хөхөмөх тэнгэртэй оршиж нэгэн суухна одод хорвоо дэлхийнхэн ухаан мэдлэгийг ононхон танинхан суранхан явлаа. Малчин болсон заяаг минь мөнгө тэнгэр ивэж номтын их тэнгэрийн 33 баатрин нэгэн болонхон эвэнхэн сунхан байнам. Хаана төргөө гэртээ хатан болсон гэргийн ухаан мэдлэгийг сурганхан засагланхан байнав. Хөрс алтан дэлхийн хондод унаж бойжсон хонгор 10 урс минь нааданхан тэгдэнхэн байнам. Одод их тэнгэрийн төм бомон ухааныг ононхон суранхан үйлдэнхэн дайданхэн оршинам. Хатуу ширүүндэн хөнөөлт тулаан дорж харамуу бүхнийг шалгаж хариулж устгаж явлаа. Алдын хэм бэйдэн агсаж хэрэглэж явсан арван олон эдлэл хэрэглэл зүүсгэл бүхэн минь хөвж ханга дэлхийн ан амтэн гөрөөс хэшиг заяа бэлгсэн малын шимээр бүтсэн буй эрдэнэт малын ноосор эмхэрдэж эвлүүлж бүтээсэн нисхий цагаан тэргүүнийг эдлэнхэн зүүнхэн явлаа. Хүмүүн алдабие эсхий цагаан уйгаар хурган цагаан арсаар эвлүүлж ойсон дээлэр хамгааланхан эдлэнхэн гоёнхан явлаа. Хамгүйл бүхнээ үйлдэнхэн дүүргэнхэн оршилоо. Эмнэг атам тэмээг сурганхан гаршууланхан явлаа. Эрмэг догшин алдрыг номхрууланхан эдлэнхэн явлаа. Дэрслүү дайсан бүхнийг газарч хэрдэмээрээ танданхан танинхан мэдрэнхэн явлаа. Түйтгэр хөлөөлт дайныг малынхан дуу аваагаар толдонхон мэдрэнхэн мэлмидэнхэн суулаа. Дайтж тулдж явах дан гиндж шарахдлаги хинэн далай цагаан эд ариун аргал хомол эрдэнэт малын арис шир эдэрэгтэн бүхнэр эдгэнхэн ангаанхан илар шууланхан явлаа. Дэгдэг дайны үед бяртинхи хүч чадлан дэлэнт малын шим юухнаар сэлбэдэг билээ. Дагшин эдэ ундагаар тэнхи хүч тамиран дүүргэнхэн сэлбэнхэн хүч жуулэнхэн оршилоо. Арван эрдэм тогс инэл том ухааны алийг нь жохолчилж үрс айлдуулах гэсэн юм бол ахуйдан хийж буй үйлсийн ажиглаж таньж сурвас ардын олон нүүдлийн аривдах их ухааныг аминчлан дээдлэн өвлөж өртөөлөн байвас шимт малын хам буйныг таньж хүртэн байвас байгал хүмүүн хоёрын хүн их холбоосыг батадхан бөгөлөн таньж мэдэн оршивос малчин их ухааныг магдлан танин буйзаа мөнхө тэнгэрийн дор дөвшин нэгэн оршинамза бомон олон амьтны хэл мэдээ учиг бийха чадал эдэ унда бүхнийг таньж мэдэж товлож суралцсан байвас тэнгэрлэг малчин ухааныг тайлж нэгэн гээрсүү. Малчин ухаанаар хийж болохгүй зүйлс мандах нартай хорвоод нагад үгүй хэм билээ. Малчин их ухаанаар балчир урс таанар
Мэдвэл зохихуйд суралцаж хүмүүн болж бойдсуй. Малчин их ухаанаар өнөө нартыг туулсуу. Мөнхөд дуурсагдах өвгдийн сууханд суралцсуу. Тоост энэ нартад хондод унаж төрөх. Төгөлдөр орчлонгийн жамар талиж одох. Хоёр их мөчлөгийн загт өрнөх бүхэл зүйлсийг хосхи малчин ухаан өөрөө тогтоом барьж, сайн мууг ялгаж, зөв бурууг зааглаж, саруул ухааныг таниулж, сургаж чиглүүлж өгдөм. Хатуу ширүүн дан малчин ухаандар оршисуу. Хосгүй сонорч ирдэмээр устэн дайснан сонордсуу. Газар чих ухаанаар гарцаагүй тандаж мэдсүү. Гиндүүлэх өрх зангыг гаршиж нэгэн тавьсуу. Гярхай малчин ухаанаар гамшигт дайснан таньсуу. Гаршуулж номхруулах ухаанаар устэн дайснаа дарсуу. Хөнөөлт дайны үед халуун наран шарсанч, хүйтэн цасан шуург хуйларч ихээр шуурсанч, төвчхөн их ухааныг малчин ухаан сургаж, тэсэж давж гарахын дайны үйлэнд бэлдсүү. Налдын лебийн дутууг нэгэнтэн дүүргэсүү. Алив эд баялгийн элбэг дэлбийг хайрлсуу. Хүмүүн махан биеийг халамжиж ангааж эдгээсүү. Хармуу зүйлсээс хагцааж улмаар гитлэгсүү. Эрдэнэт хүмүүн бид чинь сүнс биеийг нь тогтоосуу. Эдж уухт нь хүртэл Монгол ёсыг жайглсуу. Сууж амрах нь хүртэл анагаахын их ухаан болсон. Суу Монгол ухааныг сургаж өвлүүлж өгсөө. Махан энэли биеийн хөдөлгөн гээчин дутагдлыг малчин их ухаан мэдрүүлж нөхөж өгсөө. Алда махан биеийн эрүүл их оршихуйг ачид малчин ухаан дэмнэж нэгэн өгсөө. Эрүүл биеийг хүсвэс малын тоо сунд дарагдсуугай. Инх амьдралыг хүсвэс малчин ухаанд суралцсуугай. Эрдэнэт мал сурган хармоо зүйлсийг эргэлзээгүй таньж мэдэрч эндээгүй мэлмэдэж өгсөө. Байгалийн хүчрэг зүнт мал хэмээх хин мэлмийг баттай сайн таньж үдэж нэгэн ухаар тугай. Танихгүй, сэрхгүй бүхэн тодорч сэрсэн амьтныг таван хошуу мал хэмээн товлож нэгэн нэрлсүү. Далдын хүч чадлыг даалгаж өөртөө хураасныг нь таван хошуу мал хэмээн таалж нэгэн дуулгасуу. Тал дүүрэн бэлчих таван хошуу мал нь байхад төөтгөрд хар муугаас дүсэж хамгаалахгүй яах вэ? Эрдэнэт мал сургийн эргэцүүлж ажиж танихын энгүй эрдэм дучиг өөндөл оршиндоо ур. Малчин их ухаан нь гурван зүйлийн цогцолдор мэтгэгдэж, үйлдэгдэж, урлагдаж буй болдог юм. Хүмүүн байгаль амьтан хэмээх гурван их зүйлийн хүйн их холбоогоор нэгдэж нэгэнтэн үүсдэг юм. Энэ л гурван ертөнц нэгдэн нийлсний учраар энгүй олон ухаадыг эцсгүй ариун үүсийг том бумаар тоологдох эрдэм чадал дэг жайг төөрөгт ам бүрийг тогтоон оршин бардгаараа орон дэд болсон онцгой нэгэн мучигтай. Олон эрдэмийн дундаас оройлж цойсон учиртай. Хосгүй удаа хүчхийг учирлаж таниулж айлдаваас хүний гэгэрхүйн үйлийг малчин ухаанаас таньдаг юм. Байгаль дэлхий хэм бялхам хайр бэлийг
баярлуулж хэрхэн хариулан байж барих вэ? Байгаль дэлхийн ижийтэйгээ хэрхэн хөөрөлдөж орших вэ? Байгаль ижийгээ хэрхэн таньж мэдэн орчих вэ? Зурхайн ухаанаас эхлээд үйлийн их ухааныг хүртэл завсаргүй багтаан шингэснэрэн удаа хүчин гарсавай. Магтаада байвал мянган их хүчгийг айлдсугай урсамэн. Өвдөж зовлоо гихний малынхан хайраар ангаадаг. Өлсөж ундааслаа гихний малынхан шимэр идээшдэг. Угөрч зүдэрлээ гихний малынхан буйнаар аравждаг. Уймэрч ядарлаа гихний малынхан дэмэнд босдог. Хаан хизээ хэрхэн хариулж малаан бэлчээхв. Хидид малаан усалж хизээ хотлуулж авчрах вэ? Эмнэг догшин назарга эзэмдэж яаж сургах вэ? Эрдэнэт мал сурган онд минь хэрхэн оруулах вэ? Энэ бүхэнд суралцаж эрхэмлэн дэлгэрүүлж тунгааваас эрхэ биш өөрс та нар энэ л нарт ертөнцөд амьд буйнхан учхийг анзаарч таньж мэднэмзээ. Ажилд байгаль ижий дээр оршин бууга танинэмзээ. Өөрс та нар яагаад идэ ундааг хэрэгэлдэг вэ? Үүдж хөх тэнгэртэйгэн ямар учхаар холбогддог вэ? Эхшилэнд хөх авиг амнаа сан яагаад гаргадаг вэ? Эргэцүүлж энэ бүхнийг үрс таньж болномзээ. Аривдуулж үүнийг дэлгэрүүлж арвин их зүйлсийг галдрээ үрс та нар тунган ухаж болно. Айлдж өгүүлсэн бүхэн минь далай хааны аадарлан бух эрдэмийн дуслын төдий гэж ух. Өөрс балчрууд та нар өнөө цагт харж байна. Энэ л махан би чинь элдэг өвчөнд ороогодод ухаан бодол чинь самуураад уулы би чинь хамуурчээ. Өгтөж аливааг мэдээд досож урдаас бэлдээд дэсэж бүхнийг давах тэнхэд ухаан хайчсан бэ. Туургалж бүхнийг хариуцсан тавилан заяа юу болоо вэ? Хосгүй эрдэнэт малгүйгээр үрсийг дүрслээ байс. Хор хоол хоёрон ялгаж мэдэхгүй идэж арга бэлгэн цогц галд хүмүүн биег алтан нарт дэлхийд хүн хэмээх оюунтан малчин ухаанан гэж доройтсон үннийг харж байна. Малаас доогуур болж мохсон түүхийг толдож байна. Хүн нэрэндэн багтано малаас доогуур оршино. Харин үрс та нар ухаж өөрсдөө мэдсүгэ. Машад дэлгэрэх эрдэмт малчин их ухаан чинь мунхаг хэж гөрөөснөөс мэриж ихэд хичээсээр ховь заяаган эзэмдэж хүмүүн болж хувраад харгүй замыг зааж хамгийн гийхүүлсэн түүхтэй. Малчин их ухааныг дайны эрдэмтэй хозлуулан мөрлөх намын хурыг мэрэм байж таниад эцэг өвгдөөс өвлүүлсэн энгүй арвин ухааныг эрхэмлэн дээдэлж дүүргэн сурсны гавьянд уужим хорвоо дээрх ухаадын их ухаадыг учиглан холбож таньж мэдсэний гавьяагаар хөхмөх тэнгэрийн номтын их өргөөний хүчрхэг баатар ирсийн нэг нь болсон түүхтэй. Малчин төгсөр дэмээрэ номын их ухаанаараа мөнх тэнгэрийн ухаадыг мөрлөж өөртөө шингээж энэ хорвоогоос мордож номтын их тэнгэрийн эрдэмт 33 баатрын нэг нь болсон түүхтэй. Эрдэнэт мал сурган эдэлж мадлаж мэдэхгүй. Нэлбэг арвин зүсийг эргэцүүлж ялгаж танихгүй. Этгэд хар газрын элдв бэлтмэл хэрэглэж
Эмэнийг хангал азрагуудын сүр хүчийг дарсан. Өнөө энэ цагийн мөр өвдөн монхог үрс. Өвгдийн их ухааныг өнгөйдүүлж хөсөр хаягасад. Эдэ унда бүхнийг нэдэлж хэрэглэж мэдээхгүй. Эмээлт ямар эрчимүүдийг нэгдүүлж өгдгийг танихгүй. Өөрийн махан биеийн өвчин хуучааран ороогоод охин бомбуулай мэд үлээсэн гүзээ адил махан бийдүртэй усан гүзээ төрхтэй болсон монхог үрс та нарыг жохом яалтай нвэлээ. Сууцган эдэний шим дэмийг мэдэхгүй сурхучээ гундаагаад самуурчхаа холдохов. Мал гаргаран аж маяглаж ямбалсан үрс малчин заяаган гэгэд газрын хаан одохов. Малчин их ухаанчин төмөн ухааны нэгдэл болж мөнхийн түүхэнд мөрөн үлдээсэн түүхтэй. Эдэ ундаа бүхнээ эрхмэлэн өөрсдөө жигэж элдв дотуу бүхнийг махан бэйдэн хурааж орон дээрэн залах малчин их ухааныг орхиж уландан гიშгэх овлоггүй үрсийг яалтай. Малчин ухаанаа дээдлэн байж суралц. Малынхан их шимийн охид ээжийг хүрт хэн болохов та нар эрдэнэт малгүй гэхээр хаан хөрхөв та нар шимт малгүй гэхээр хүлгэн сайныг унаж төмөн бээрийн холхийг хосгүй нүүдлийн соёлоор туулсан түүх байхад төмөр хөлгийг унаж тушлаг сандалд шигдээд төмөн буян тамала хариулна гэхнүү та нар өвгөд буурлуудаа сангич өөрөн өөрсдөө сангич өнөө энэ цагт үрс хэн болох нь энэ бэ?